Бүгд найрамдах Хятад ард улсын гадаад хэргийн яамнаас Филиппиний Батлан хамгаалгын сайд Гилберто Тедоро болон түүний ойр дотны хүмүүсийн эсрэг хориг арга хэмжээ авч байгаагаа пүрэв гарагт зарлалаа. Түүнийг Хятад улсын талаар удаа буюу ташаа мэдээлэл хийж Хятадын хууль ёсны ашиг сонирхол болон хоёр орны харилцаанд сөргөөр нөлөөлсөн гэж тус яамнаас буруутгажээ. Энэхүү хориг арга хэмжээний хүрээнд Теодоро болон түүний эхнэр хүүхдүүдийг их газрын Хятад, Хонконг, Макао руу нэвтрхийг хориглосон бөгөөд Хятад дахь аливаа байгууллага аж ахуй нэгжүүд тэдэнтэй ямар нэгэн гүйлгээ хийх, хамтран ажиллах болон бусад үйл ажиллагаа явуулах эрхгүй болж байгааг яамны мэдээлэлд дурджээ. Яг ямар мэдээллийг эсэргүүцэж байгаагаа тодорхой дурдаагүй хэдий ч энэхүү арга хэмжээг Хятадын үндэсний бүрэн эрхт байдал, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлыг хамгаалах үүднээс авсан гэж нэмж тайлбарлажээ. Үүнтэй холбогдуулан Теодорогийн ажлын албанаас Reuters агентлагт шууд тайлбар өгөөгүй байна. Өнгөрсөн 7 хоногт Хятадыг аюул занал хийлгэх хэмээн Теодоро мэдгдсэний дараа Бээжин түүний Хятадын чухал бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтэд талархдаггүй, мөн ард түмний сайн сайхан байдалтай холбоотой асуудлыг улс төрийн шоу болгон ашиглаж байна хэмээн буруутгаж байсан юм а. Теодоро Азийн Батлан хамгаалахын тэргүүлэх форум болох Сингапурын Шангрила яриа хэлэлцээний үеэр Филиппин шиг нутаг дэвсгэр болон улс төрийн хувьд Хятадын ноцтой аюул занал хийлэлтүр байгаа орнуудад уян хатан байж Хятадын түрэмгийллийн эсрэг зогсохоос өөр сонголт байхгүй хэмээн мэдэгдэж байжээ. Орон нутгийн ABS, CBN хэвлэлт мэдээлснээр өнгөрсөн 7 хоногт Хятад руу нэвтрхийг хориглосон гэх батлагдаагүй мэдээлэл гарсны дараа Теодоро надад Хятадд ямар ч хөрөнгө байхгүй бөгөөд тийшээ явах төлөвлөгөөч байхгүй гэж хэлсэн байна. Мөн хоолн амттай хүмүүс нь сайхан сэтгэлтэй учраас очимоор байсан ч тэдний ямар засаглалтай болох нь үүнийг сүйтгэрлэж байна хэмээн хэлснийг хэвлэлд онцолжээ. Сүүлийн жилүүдэд Бээжин 2016 оны арбитрийн шүүхийн шийдвэрийг үл харгалзан Вьетнам, Малайз, Бруней, Тайван зэрэг бусад нэхэмжлэгчийн нутаг дэвсгэртээ давхцсан усан хэлд давуу эрхээ тулгасаар байгаа тул Хятад болон Филиппин улсууд өмнөд Хятадын тэнгист удаалаараа сөргөлдөд байгаамаа. Энэ 7 хоногийн эхээр Манила маргаантай шүрэн арал дээр хууль бус хөвгч байгууламж байршуулсан гэх шалтгаанаар Бээжингийн эсрэг дипломат арга хэмжээ авсан байна.